За математик гэдэг энэ програм дээр грек үсгнүүдийн хэрхэн бичгийг зааж өгөх далимда энэ грек үсгийн тухай жоохон дэлгэрэнгүй ярья гэж ингэж бодогд. За энэ грек үсгийг бичихинд бол бид нэр зөв дуудлагуудыг мэдж явах хэрэгтэй. За эхлээд энэ би энэ грекийн энэ үндсэн 24 үсэг байдаг. За туслах юм 3 үсэг байдаг. За энэ үсгнүүдийг багш нэгэ хэлж өгье. За ингээд энэ альфа бета гэдэг энэ том альфа, за жижиг альфа, том бета, жижиг бета гэх. За би одоо дандаа жижигээр нэг удаа бичиж үзүүлье. За альфаг бол мэдээж альфа гэдэг. Тийм учраас escape альфа гэж ингэж чинь альфа гэж дуудана. За дараагийн үсэг бол бета байна. Бета гэж ингэж дууддаг. За дараагийн үсэг бол гамма байна. Гамма. Энэ бол үсгийн нэрүүдийг би бичээд байна шүү дээ. Гамма. Дараагийн үсгийн нэр бол дельта гэдэг ийм үсэг. За дараагийн үсэг нь болохоор эпсилон гэдэг ийм үсэг. Эпсилон. За энэ бол гэдэг нь богино гэсэн үг. Эпсилон гэдэг нь гэсэн үг. Эпсилон гэдэг нь богино гэсэн үг. Тийм учраас энэ богино гэсэн үг. Эпсилон. За дараачих нь зета гэн. Зета. Зетаг бол зүгээр зетэр тэмдэглэж болох бах. Эндээс бас z үсэг үүсэлтэй байна. Зета. За дараачих нь theta гэж ингэж нэрлэдэг. TH-ээр тэмдэглэдэг. Англи хэлний thank you-д ордог. Theta гэж ингэж нэрлэдэг. Theta. Ийм аваа. Theta. За энийг манайхан төтө өтө гэж дууддаг. Яг зөв дуудлага нь бол theta гэдэг. Хилээ хоёр шүднийхээ завсар гаргаж агаад хилнийхээ дээгүүр одоо агаар гаргаад theta гэж ингэ сайхан дуудах хэвээр. Theta гэдэг аваа. За дараачих нь iota гэнэ. Iota гэж ингэж нэрлэнэ. Iota. За тэгээд kappa гэдэг аваа. Lambda гэдэг нэртэй үсэг. Lambda. За дараа нь mu гэдэг аваа байна. Mu. За энийг манайхан mu гэж дууддаг. Грекоос mu гэж дуудах хэвээр. Mu яг монгол хэлний үу аваагаар дууддаг. Mu. За энийг болохоор nu гэж ингэж дууддаг. За энэ грек үсэг орос хэлээр дамжиж орж ирсэн учраас орос хэлэнд үу гэдэг аваа байхгүй учраас юугаар дууддаг. New mu гэж дуудаад одоо ихэнх багш нар тэгж дуудаж байна. За буруу юм байхгүй. Гэхдээ яг одоо монгол хүн энэ аваа байдаг учраас яг грек хүн шиг mu nu гэж дуудаж сурвал зүйтэй юм аа. За дараачих нь энэ аваа бол xi гэсэн аваа. Xi x. За одоо англи хэлэнд нөгөө x гэдэг үсэг байдаг. Тийм учраас энийг бичихдээ x-ээр бичиж болно. Xi гэдэг юм аваа байна. Xi. За тэрний дараачих нь ингээд жижиг о үсэг шиг. Энийг үнэхээр жижиг о гэдэг. О микрон. Микро гэдэг нь жижиг гэсэн үг. Мега гэдэг нь том гэсэн үг. Жишээлбэл энэ омега гэвэл уртоо том о, уртоо омикро гэвэл жижиг о. Тийм учраас энийг бол омикрон гэж ингэж нэрлэдэг. За ом гэж бичиж штэ. Омикрон. Микрон гэж жижигхэн о гэсэн үг. Омикрон гэсэн ийм үсгийн нэр байна. За дараагийн үсэг бидний сайн мэддэг p гэдэг үсэг. P. За дараачих нь оро гэдэг үсэг байна. Оро үсгийн нэр нь бол ро. За тэгээд сигма. За энийг бол хүмүүс сайхан мэддэг учраас сигма гэдэг ингэж бичье. За тау. Оро сигма тау бол хүмүүс сайн мэддэг. За дараачих нь үсэг бол upsilon юм байна. Манайхны одоо в гэж уруулаа урагш нь вар сав шиг ва гэж уруулыг үу гэж ингэж дуудана. Тийм учраас манай үутэй ч ихтэйсээ upsilon гэдэг юм аваа. За манайх нөгөө mb квадрат гэх хурдан жижиг үсгийн хурдыг тэмдэглэдэг штэ. Тэгээ b гэж дуудаад байдаг. Үгүй юм байна. Уг нь v юм байна. Уг нь зөв дуудвал mv квадрат. Тэгээ m үсгийн дараа нөгөө v залгахаараа b шиг сонсогдоод байдаг байна штэ. mv квадрат. v квадратыг хуваах нь 2 v гэдэг юм аваа. Тийм учраас англиар энийг u буюу үгээр тэмдэглэнэ. v epsilon. За энэ бол яг v гэдэг ингээд төвчлөө бичиж болно. Epsilon богино v гэдэг аваа. За дараачих нь энэ бол phi гэдэг аваа байна. Phi. За энийг зөв дуудахын манайхан бас буруу дууддаг. D-чд доод урууд хоёроор дууддаг. Phi гэдэг юм аваа. За герман хэлэнд бол маш их байдаг. Phi гэдэг аваа. За энийг яаж бичих вэ гэхээр escape ph-ээр бичнэ. Физикт ордог ph-ээр бичдэг. Phi гэдэг юм аваа байна. За дараачих нь энэ
одоо хэ гэдэг аваа. Манайхны хэ. Яг Монгол хэ, хи гэдэг аваа. Хи. Яг монголоор хи гэж гэрээ хүн ч гэсэн хи гэдэг. Яг монгол хэлний хи. Энийг сайхан аваа. За энэ бас орсоор дамжиж орж ирэхдээ орос хэлэнд хэ гэж хэлж чаддгүй учраас к гэд тэгээд каппагаар ялахын тулд кай гэд ингэж нэрлэдэг. Кай гэж ингэж нэрлэдэг. Ки, кай гэдэг шүү дээ. Яг монголоор бол хи юм байна. За бичгтээ ch гэж ингэж үчинэ. Escape ch гэж ингэж үчинэ. Ки аваа. Энийг дуудахдаа чи гэхгүй ки гэж дуудана. Яг монголоор хи гэн. Монгол хэтэй адилхан хи. За энэс манай монгол хэ үсэг бас үүссэн байна шүү дээ. За дараагийн энэ үсэг бол пси гэдэг үсэг юм. Пэс, дугуй агарч байгаа юм шиг пис гэдэг. Тийм учраас энийг бол пси гэж ингэж дууддаг. Пис гэдэг аваа. Пси. За тэгээд энэ юу болж ийнө вэхээр омега том о гэсэн. Мега гэдэг бол том о гэж хоёр оог нийлүүлж өчээд урт о гэсэн. Омега. За энэ омега гэдэг. За манайхан омега гэж дуудаа сурцсан байна. Уг нь зөв дуудвал омега юм байгаа шүү дээ. Урт о. Тийм учраас омега гэдэг. Ийм үсгээ. За ийм үндсэн 26 үсэг байна. За сая нэрийг хэллээ. За энэ дээр нэмэх нь энэ 3 үсэг байд юм а. За энийг бол дигамма гэж ингэж нэрлэдэг. Дигамма үсгийн нэр нь дигамма гэдэг ийм үсэг байна. Дигамма. За дараа нутгийг хэлж өгье. За дараагийн нэмэлт үсэг бол коппа гэдэг үсэг байна. Коппа гэж дууддаг үсгийн нэр нь. За дараагийн энэ үсэг байна. За энийг бол сампи гэж ингэж дууддаг юм аа. Сампи үсгийн нэр нь болохоор сампи гэдэг. За ийм 3 нэмэлт үсэг байдаг. За одоо энэ үсгнүүдийн ямар аваа тэмдэглэдгийг үзье. За альфа гэдэг үсгийн нэр бол альфа, аваа нь бол а тэмдэглэдэг. Үсгийн нэр бета, авааг нь болохоор б авааг тэмдэглэдэг. За энэ г авааг тэмдэглэдэг. Гамма, энэ д авааг тэмдэглэдэг. Дельта, энэ жижигхэн манайхны гэдэг авааг тэмдэглэдэг. Эпсилон. За энэ бол одоо зета гэхээр мэдээ з гэдэг авааг тэмдэглэж байна. Манай энэ з гэдэг авааг зета. За эндээс англи хэлний z гэдэг үсэг бас үүссэн байна. Зета. За мөн g гэдэг үсэг бас үүссэн байдаг. G гэдэг үсэг. За эднэртэй их холбоотой. Ер нь бол z гэдэг j гэсэн ийм авиануудыг тэмдэглэдэг. За энэ болохоор eta. Одоо англи хэлний ash гэдэг шүү дээ. Hot гэдэг. Энэ бол аваач байж болдог, гээгүүлэгч байж болдог. Hot гэх мэтлэнгээр х гэдэг ийм аваа байна. За энэ болохоор th. Энэ монгол хэлэнд байдгүй ганц аваа нь бол энэ байна. th. Өөрөөр хэлбэл хоёр шүдний завсраар хэлээ гаргадаг англи хэлэнд үлдсэн байна. Thank you, that is гэх мэтлэнгээр. За ийм авааг тэмдэглэдэг. За энийг wow гэдэг юм аа. Wow. Өөрөөр хэлбэл одоо манайхны ва гэж ярьдаг ва авааг тэмдэглэдэг. За эндээс англи хэлний f үсэг үүссэн байна. F. За нөгөө талаас энэ яагаад энэ тусад нь бичээд байна вэ гэхээр энэ бол одоо грекийн тоог тэмдэглэхэд хэрэгэлдэг байсан байна. Грекийн 26 үсгийг 27 болгодгийн учир нь одоо 3-9-27 гээд 9-9-оор нь тоог тэмдэглэдэг байсан байна. Эхний 9 үсэг бол 1 2 3 4 гэх мэт 9 хүртэлх цифрыг за альфа гэвэл 1-ийн тоог, бета гэвэл 2-ын тоог, за theta гэхээр 8-ийн тоог, 8-ийн тоогтой байгаа зөвхөн. За энэ f гэдэг нь 9-ийн тоог, 6-гийн тоог. За энэ бол f 6-гийн тоог тэмдэглэдэг ийм тоо. Тэгэхээр энэ 6 дугаар үсэг гэсэн үг. За байрал нь ингээд 1 2 3 4 5 гэдэг энэ e-ийн дараа байх нь шүү дээ. Тийм учраас одоо англи цагаан толгойд f үсэг болоод энд бичигдээд байх ийм учиртай байна. За дараагийн үсгнүүд нь 10, 20, 30, 40 гэх мэтлэн за одоо ингээд энэ 80 за энэ копа бол 90-ийг тэмдэглэдэг. 90-ийн тоог тэмдэглэдэг. За энэ аваа нь бол к гэдэг аваа. К одоо хэлний уганд хэлэгддэг к гэдэг аваа. За эндээс англи хэлний q үсэг үүссэн байна. Queen enter гэдэг шиг. Үнэхээр байрал нь яг эндээ байдаг. O P Q R S гэдэг шүү дээ. Яг тэрний ёсоор энэ байрал нэндээ байдаг. Coppa гэдэг аваа нэртэй K гэдэг Q гэдэг үсгийг тэмдэглэдэг аваа байх нэ. За тэгээд энэ ороогоос өсүүлээд энэ бол одоо 100 гэсэн үг, сигма бол 200 гэх мэтлэн
омега бол 800 гээд тэгээд энэ сампи гэдэг үсэг бол 900 тэмдэглэдэг ийм утгатай. За энэ ямар авийг тэмдэглэдэг вэ гэхээр энэ бол иш үсгтэй их төсөөтэй авиануудыг тэмдэглэж байсан байна. 2 ишийг ч юм уу иш гэсэн ийм төрлийн авийг тэмдэглэдэг. За энэ үнэхээр энэ иш үсгтэй бас их төстэй байна шүү дээ хөвгдөг. Жохон эргүүлсгийгээд харах юм бол иш үсгсэг харагддаг. Тийм учраас иш гэсэн ийм авийг тэмдэглээ сампи гэж ингэж нэрлэдэг байсан байна. За энэ дээр нэг энэ таарлаад байдаг. Энийг зарим хүн нөгөө буруу харсан омега гэдэг энэ грек үсэг биш. Энийг Лорд Кельвин гой зохиосон 1800 оны сүүл оноор үеэр за энэ омега гэдэг үсэгтэй холбоотой юм а. Энэ эсэргүүцлийг ом гэдэг шүү дээ. Эсэргүүцлийг бол ом гэдэг. Эсэргүүцлийг ом гэж ингэж нэрлэдэг. Ингэж бичдэг ом. Тэгвэл энийг буруу харуулаад бичсэн учраас энийг нөгөө тийш нь тонгоруулаад унших юм бол мо болно. Мо. Энэ үсгийг бол мо гэдэг үсэг гэдэг юм байна. Энийг Кельвин гой зохиосон escape тавиад MHO гэж ингэж чинь мо гэдэг үсгээ. За энэс харалдвал мо гэж уншиж яхах нь шүү дээ. Мо. Тэгтээ энэ грек үсэг биш юм шүү. За иймэрхүү сонирхолтой зүйлүүд байна. За тэгээд энэ грек үсгнээс грекийн дараа латинчууд энэ цагаан толгойг авсан. Латинчууд цагаан толгойг авахдаа маш баяжуулсан байна. Жишээлбэл энэ Webslon гэдэг авийг аваад VW гэдэг юм уу ийм авианууд болгож ирсэн байна. За латинчуудаас грекүүд латинчуудаас ромчууд цагаан толгой авсан. Тэрийг одоо ром үсэг гэдэг. Өнөөдөр ром үсгийг бол одоо англи хэлээр ярьдаг хүмүүс, герман хэлээр ярьдаг хүмүүс, франц хэлээр ярьдаг хүмүүс маш их хэрэгэлдэг. Энийг бол одоо энэ үсэг чи ром үсэг шүү дээ. Ром үсэг гэж. За энэ дашрамд би дахиад нэг юм хэлж өгье. За манайхан одоо X Y Z гэдэг ингээд ярьдаг. За энэ бол латин дуудлагын байна. A B C D E F гэх мэтлэн явсаар хагаад X Y Z гэд дуудахаар энийг бол латин дуудлага X Y Z гэд латин дуудлага. За харин энийг одоо A B C D гэх мэтлэн явсаар хагаад X Y Z гэх юм бол энэ бол ром дуудлага. Одоо ром дуудлагын яг англи хэлнийх нь хөлбөр байх нь шүү дээ. За ийм за эндээс нь жишээлбэл латин дуудлаган дээр энэ C үсгийг хоёрын янзаар дуудаж болдог. Энийг C-гээр дууддаг, K-гаар бас дуудаж болдог. K-гаар дуудаж болдог, C-гээр дуудаж болдог. Тэгээд эндээс одоо ямар үсгнүүд дуудлага үлдсэн байна вэ гэхээр жишээлбэл CT гэдээ бичдэг ч юм уу, CAT гэдээ бичгээд энэ нөгөө C үсэг чи хоёр янзаар дуудагдаад байдаг юм учиртай. K гэдэг. За Македония гэд энэ бол C гэдэг шүү дээ. А Б С гэж C юм уу К-гаар дууддаг. Англи хэл А Б С Д буюу C юм уу эсвэл К-гаар дуудаж болдог. За ийм учир байна. За дараа нь энэ одоо бас сонирхуулаад хэлэхэд энэ Y гэсэн үсэг. Манайх Y гэж дууддаг. Энэ бол яг үнэндээ I гэж өйтөн I грек I юм байна. Яг үнэндээ бол грек одоо Йота чи И гэдэг юм аяг тэмдэглэдэг шүү дээ. Тэгээд грек И гэсэн үг. И гэдэг нь манайхны Яма гэд бичдэг шиг, Йотон гэд бичдэг шиг, одоо Юм гэд бичдэг шиг, одоо би энэ монголоор бичвэл энэ И гэдэг аваа. И. Тийм учраас энэ бол И грек гэсэн үг. И грек. Грек И буюу И грек гэсэн дуудлагатай юм. И грек гэж. За зөв дуудлах юм бол И гэд. За грекийг ямар хэлээрээ л дууд яг тэргээрээ дуудаж болно. И грек гэж ингэж дуудах хэрэгтэй юм а. За тэгээд эндээс нэг 2 3 зүйлийг зөв дуудаа сурчаараа гэж хүсье. Нэгдүгээрт энэ И грекийг бол ийм учиртай байна. За theta гэдгийг бол зөв дуудах хэрэгтэй юм байна. За энэ phi уруу шүдний phi энэ P2-ыг бол ялгана. Энийг яг пианарын пен шиг P-гээр дуудана. Энийг болохоор phi гэж ингэж дууддаг. За ийм учиртай. За энэ бол X гэдэг аваа энэ дугуй хагарах юм пис гэдэг аваа пси гэж ингэж дууддаг. Анх сонсож байгаа хүн бол псиг бол ялгадаггүй байх нь шүү дээ. За энэ бол омега томоо байна. Энэ болохоор омикрон жижиг о байна. За энэ бол зета гэж eta zeta гэж хэрэглэгддэг. За ингээд энэ авиануудаас харах юм бол энэ үсгнүүд бас бүлэгтэй байд юм а. Заримдаа ингээ имийг хэлэхээр альфа, бета, гамма, дельта
гээд явж байдаг. Энэ зета, eta хоёрыг их хэрэгэлдэг шүү дээ. Нэг дор. Зета, eta. Дахиад дараагийн үсэг хэрэгтэй гэвэл theta хэрэглэх хэрэгтэй байсан юм байна. Zeta, eta, theta гурыг нэг бүлэг болгоо хэрэгжилж болж байна. Ika, LM-ыг бас нэг бүлэг болгоод хэрэгэлдэг. За P, Q, RST гэд хэрэгэлдэг шүү дээ. Тийм учраас одоо RST гэд нэг бүлэг болгоод хэрэгэлдэг. RST, Rho sigma tau. За дараа нь үсэг хэрэгтэй байсан бол Wepsilon-ыг бичих хэрэгтэй байсан байна. За Phi, Xi, Psi гэдэг нэг одоо функцүүд төр жишээлбэл их сайхан хэрэгэлдэг гэх мэтлэнгээр. За ийм бүлэг байдаг нь ийм учиртай юм аа. За тэгээд энийг одоо хэрхэн зөв сайхан бичих үү гэдэг талаар дахиад мөн энэ түүхээ одоо багш нь оролцуулж яриад энэ whiteboard дээр бас нэг хичээл бэлдээ гэж бодож байгаа. Сонирхол тэр хичээлийг бас олж үзээрэй. За тэгээд одоо үсгнүүдээ сайхан ялгаж сурах хэрэгтэй. Би ромоор дуудаад байна уу? Өөрөөр хэлбэл англиар дуудаад байна уу? Эсвэл герман, францаар дуудаад байна уу? За эсвэл латинаар дуудаад байна уу? Эсвэл одоо грекээр дуудаад байна уу гэдгээ бол сайхан ялгаж үзэж явах хэрэгтэй. За ингэж үчичээд би грекээр йота гэж дуудана. За одоо латинаар и гэж дуудаж болно. И зүгээр и. За англиар болохоор и гэж уртаар дуудах жишээтэй байна шүү дээ. За тэгээд амжилт хүсье. Интернетээр дүүрэн сайхан олон мэдээлэл байгаа. Тэрийг бас сонирхож олж үзээрэй.